Энэ Нямдурж Эрдэнэтэд Алтан гэдэг хүнийг тавих гэж ингэ зүтгэж яах гэсэн гүтгэлэг одоо нэг 20 орчим хоног явж байна. Ийм хүн Эрдэнэтэд очихгүй. Энэ тухай ямар ч яриаг хинтэй ч би яриаггүй. Энийг би хариуцлагатайгаар мэдэгдэж. Улсын хүн тавих гэж яах гэсэн яриа бас явж байгаа. Ямар ч улсын хүн тэнд тавигдахгүй. 3 дугаарт Нямдурж намын даргуулах гэж энэ ажил хийж яах гэж явуулаад тийм юм байхгүй. Гэх мэтээр. Би 90-ийн сонгуул болсноос хойш энэ Эрдэнэтийн захирлыг соёл гэдэг зүйл хэлжсэн. Энэ 51% төлөөдөг үүсэх захирал чинь нөгөө талд урваад энэ хамаг өмч хөрөнгийн өрн таран хийлээ. Соёл гэдэг зүйлийг би ярьжсэн шүү. Ердөө л энэ. Асар их доромжлол гүтгэл явж байна л да. Батсандангийн тухай асар их доромжлол явж байгаа. Энэ сэдвээр ярьсан хүн болгоныг харлуулах, гутаан доромжлох ийм л кампанид ажилд асар их мөнгө зарж шít.